Дараагийн мэдээг танилцуулъя. Сүүлийн үед Instagram-тай холбоотой асуудлуудад дэгдэж байгаа. За ялангуяа насанд хүрээгүй хүүхдүүдийг Instagram болон нийгмийн сүлжээний хэрэгслүүдээр хэрэглүүлэхгүй байх. За эдгээр нийгмийн сүлжээний аппликейшнүүд нь тодорхой алгоритмтай байдаг. За өөрөөр хэлбэл хүмүүсийг юу үзэж харахыг нь өөрсдөө тохируулдаг ийм алгоритм байдаг гэсэн шүүмжлүүд байгаа учраас өөрсдөө Instagram одоо зүгээс бол энд нь тохируулга хийх шинэ функцийг нээж байгаа гэдгээ л хав гарагт мэдгдсэн байна. За хэрэглэгчдэд зориулан Reels feed дээр ямар хэлбэрүүдийг бүрдүүлэх ийг нь харах алгоритмаа тохируулах боломжийг нь олгох ийм хиймэл оюун ухаанаар ажилладаг шинэ функцийг танилцуулсан байна. За үүнийг хэрэглэгчийн хяналтыг илүү нэмэгдүүлэх зорилгоор хийж байгаа анхны алхам гэж Meta компани зүгээс мэдгдсэн. За Meta компанийн хувьд энэхүү одоо Instagram-ыг эзэмшигч компанийн хувьд топ аппликейшны Reels-ийн баруун дээд буланд айкноор дамжуулан хандах боломжтой таны алгоритм нэртэй ийм функцийг танилцуулж байгаа юм байна. За энэхүү айкон нь хэрэглэгчийн видео фид болон Instagram хэрэглэгчийн үтсэн стори дээр тулгуурлан тухайн хэрэглэгчдэд сонирхолтой байж болох үс сэдвүүдийг харуулах юм байна. За Meta блогт оруулсан мэдээлэлтэй хэрэглэгчид платформ дээр аль сэдвийг илүү их бага эсвэл харахыг хүсэж байгаагаа шууд хэлнэ. Хэлсэн зөвлөмжийн дагуу бодит цагийн хугацаанд тохируулга хийх боломжийг одоо нээж байгаа юм байна. Нийгмийн сүлжээний платформтой холбоотой олон асуудлууд үүссэн. За ялангуяа алгоритмаар үзүүлж байгаа контентын сонголтуудыг гаргаж байгаа. За энэ асуудал дээр ил тод байдлахыг шаардахыг олон нийт за мөн зохицуулагч байгууллагуудын зүгээс шаардлага гарч байгаа учраас нийгмийн сүлжээний платформуд алгоритмтай холбоотой асуудлуудаа цэгцэлж эхэлж байгаа. Нийгмийн сүлжээний платформын алгоритмыг ерөнхийдөө цуурайн танхим гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл хортой контентыг сурчлах боломжтой гэж шүүмжлэл гарч ирдэг. За гэхдээ компаниуд алгоритмыг хэрэглэгчдийг татан оролцуулах платформынхаа нууц амтлагч гэж үздэг учраас илүү ил тод байхыг эсэргүүцэж байгаа. За Instagram-ийн хувьд гаргасан мэдээлэлтэй Instagram нь таны сонирхол руу илүү их нэвтрэхийн зэрэгцээ найз нөхдөдтэйгээ холбогдох газар хэвээр байхаар болно. За мөн таны сонирхлыг цаг хугацааны явцад бол хувьсан өөрчлөлтийн хэрээр бид танд юу харуулах гэдгийг илүү их хянах боломжийг олгох ийм аргуудыг бий болгохоор зорж байна гэж компани блогтой бичсэн байна. За энэхүү функц нь хэрэглэгчдэд тэдний хамгийн их сонирхдаг зүйлсийг хураангуй байдлаар харуулж тодорхой сэдвүүдэд тохируулан нарийн тохируулах замаар фид дээрээ бичиж болох боломжийг олгож байгаа. За Instagram нь ил тод байдал хяналтыг санал болгоход тэргүүлж байгаа гэдгээ мэдэгдээд уг функцийг Reels to Explore болон аппликейшны бусад хэсэгт өргөнөөр нэвтрүүлэхийг зорж байгаа гэдгээ мэдэгдсэн. За тус хэрэгсэл нь 5 гарагт Америкийн нэгдсэн улсад танилцуулагдаж байгаа. За мөн дэлхийд даяар удахгүй англи хэл дээр нэвтрэх болно гэдгийг компани зүгээс мэдэгдэж байна. За Австрали улсын хувьд дэлхийд анх удаага 16-аас доош насны хүүхдүүдийг Instagram зэрэг аппликейшнд нэвтрэх боломжийг нь хаасан. За энэхүү алхамтай холбогдуулан компани зүгээс энэ одоо шинэ функцийг танилцуулж байгаа гэдгээ мэдэгдсэн. За засгийн газрын зүгээс технологийн авраг компаниудаас хяналтыг эргүүлэн авах за хүүхдүүдийг махчин алгоритмуудаас хамгаалах зорилготойгоор ийм алхмуудыг хийж байгаа гэдгээ мэдэгдэж байгаамаа.